удахгүй ичгүй штэ юм. За энэ дээр ингэж байгаа. Ийм цагийн менежменттэй ажиллах тал дээр цагийн менежменттэй ажиллах тал дээр хандлагын өөрчлөлт гаргана. Тэгээд суралцагт тохиолдог саад бэрхшээлийг судлаад тэндээ тулгуурлаад сургалтын үйл ажиллагааг чанартай зөвхөн байгуулна гэсэн. Ийм ерөнхий зорилго тавилаа. Тэгээд энэ зорилгынхаа өрөөнд үйл ажиллагаа нь болохоор энэ дөрвөн чиглэлтэйгаа энд эцэг их гэдэг юм хуулагдаагүй. За энд нэг эцэг их гэсэн юм байна. За нөгөө багууд маань Nature, Wildberry, Sea Buckhorn гэсэн ийм гурван баг бүрдсэн байгаа. За тэгээд Чорлогийн за авгийн энэ дэр бичнэ. За тэгж жагаад ил минийх ил. За энэ дээр болохоор оюунлаг зөв багш буюу нөгөө багшийн хөгжил гэсэн чиглэлээр болохоор тэр хүн орж ирж байна. За энэ дээр болохоор хоцрогдол нөхөд нь хичээлийн хөтөлбөр батлуулах гэсэн. За энэ бол батлуулсан байгаа. За маргааш ямар ч байсан нэг авч орох юм байна. За онцлог хүнлэгээ сурагчтай хоцрогдлыг илрүүлэх. Ерөөсөө энэ дээр 8 г гэсэн мөлөө гэрлээ. Нэг уур санал гараагүй болохоор энэ гаргасан саналын ямар ч байсан 7 10 гэдэг нэг өөрийнхөө ордог ангигаас нь хүмүүстэй давтагдсан уу давтагдаагүй юу? 7 10. За тэгсэн чинь 8. За энэ дээр 9 11 2 болох юм да. 9 11 2 зүйлсийг багтуулна юм байна. За одоо ингээр болчихж байгаа сте 7 8 8 12 энэ дээр 8 тавих юм байна. За 8 7 8 9 10 11 12. За 6 бол явахтай цөөхөн агуулгатай юм чинь энэ 7 авсан хүмүүс авсан энэ 6 7 авсан арай агуулга багтаа энэ дээр. За энийг ингэн ерөөсөө онцлог хүнлэгээг хоцрогдол илрүүлэх хүнлэгээг даалгавар цахим даалгаврын сан дасгал даалгавар бэлдэх цахим технологийн хичээл контент бэлдэх энтрийг яг нөгөө сонгож авсан энэ хоёр анги дээр л зөвхөн хийгээд байна багаараа. Бүх мэргэжлийн хүмүүс байгаа учраас контентоо болохоор дандаа интеграцтай агуулгаар нодлон бид нар нэг юугаар хийсэн. Хүнсний эрүүл хүнс гэдэг нэг контент бэлдсэн тэр их хөөрхөн болсон. Дэлхийн том багш гэдэг рүү материалаа явуулж исэн. Тэгэхээр байтайхан болдго юм байна. Контент хичээлийг бол интеграц байдлаар хийвэл жилд нэг 2 л ширхэг контент хий. Нэг олон контентээр яах вэ гэсэн. Нэг ийм юм хэлүүлсэн байна. За энэ даалгаврын сан бэлтгэхдээ сургууль 1-р шатыг 1-р улиралд даалгаврын сан номны цахим номыг 1-р улиралд шалгаруулах юм байна лээ. Хөтөлбөр дээр нь тэгж бичсэн байна лээ. 2-р шатыг 3-р улиралд шалгаруулахаар бичсэн байна лээ. За тэгэхээр энд 2 ангийн тийм цогц дасгал даалгаврын ном цахим хичээл за тэгээд ийм контент хэлбэртэй хичээлийг яах нь 1-р улиралд ямар ч байсан нэгийг үлдсэн 3-р улиралд 2-р шатыг шалгаруулахаас өмнө нэгийг бэлдсэн байх юм байна. За стрессгүй орчинд ажиллах гэдэг дээр шууд сургалт зохион байгуулнаа. Энэ дээр гаднаас сургалт авъя гэж тохирсон байгууллагын ухааны заа харгын нэгдлийн бусад ахлагч нартай ярьсан. За энийг бол говийн эрэг журнал хөтлөхийг багш нараа өөрсдөө юм. За цахим хичээлийг бол хослсон сургалтын үед сургалтын хугацаанд зохион байгуулна. За сургууль хүмүүжүүлэх уншлагт ийм 3 баг бичвэр үндсэн бичвэрийн хэсэг дээр нь болохоор энэ Nature баг ажиллах юм байна. Туршин хэрэгжүүлэх хэсэг дээр нь болохоор Wildberry баг ажиллана. Sea Buckhorn баг болохоор судалгааны хэсэгтээ ажиллана. За энэ дээр болохоор одоо энэ авж байгаа энэ юугаа 2 анги дээрээ болохоор байгалийн ухааны цогц агуулгатай дасгал даалгаврын жижигхэн хяналтын ажил бэлдээд нэг мөсөн аваад тэрнийг харин баркод уншуулад нөгөө zip grade энтрээр баркод уншуулаад шууд
шалгалтын материалаа газар дээр нь засдаг, цаг үрж тэр цаасан дээр засалт хийж байгаа гэж цаг өрөхгүйгээр богино хугацаанд засалт хийх тийм аргачлалыг бүр энэ жил нэвтрүүлээ. Тэгээд заахаргын нэгдлийн ахлагчийн өгдөг тэр 40 хэдэн мянган төгрөгөөр дам бичгийн цаас авъя гэж бодож байна. Тэгээ энэ шалгалтын материал бэлдэж олшруулах тэр нөгөө нэг баркод хэвлэх зардалд энийг зарцуулъя. За тэгээд нэлтийн ерөнхий шалгалт, батламжийн шалгалт, төгсгөнгийн шалгалт энтерт бол угаасаа бүгдээрээ жил бүр ажилдаг. За манай байгалийн ухааны заахаргын нэгдлээс үндсэн хийдэг ажлын нэг нь бол сургуулийн орчинд нөгөө ногоон байгууламж хийх. Энийг 4-өөс 6 дугаар сарын хооронд. Энийг бол гадаа талбайн цэцэг мод ногоон байгууламж дээр энэ дээр бол ажилланаа. За цахим орчинд ажиллах арга зүйн туршилгаа сурталчлах аян гэдэг энэ байгалийн ухааны тэнхимийн хүрээнд хийж байгаа ажиллагаа шүү. За улиралд нэг удаа энэ үйл ажиллагаа явагдана. За 1-р шат нь болохоор энэ аяны 1-р шат нь заахаргын нэгдэл дээр 1-р улиралд явна. 2-р шат нь тэнхим дээр явна. За 3-р шат нь бол сургуулийн хэмжээнд арга туршлагаа түгээн дэлгэрүүлнэ. Тэгэхээр энийг яаж юу аах вэ? Хүн болгон энийг одоо яриад байхад цаг урах учраас энийг нөгөө нэг үйл ажиллагааны тайлан бэлтгэхдээ бид нар бичлэг хэлбэртэй болгоод хадгалаад байршуулцдаг. Тэгэхээр яг ийм Facebook чат биш зүгээр Facebook групп байгуулад тэрлөө энэ цахим хичээлийн цахим орчинд ажиллах арга зүй туршилгаа нэг 5-6 минутанд багтаагаад өөрийн хийж хэрэгжүүлж байгаа арга туршилгаа энэ үгөө ярьсан бичлэгээ тавьсан бас үзэж буцааж ухрааж энэ төр ойлгохгүй юм а дахин үзэх энэ төр боломжтой юм. Тэгээ 1-р тэр нь бас арга туршилгаа түгээн дэлгэрүүлсэн үйл ажиллагаа болж зэргийн материал авахд хэрэг болох юм а гэдэг талаас нь тийм тодорхой минуттай бичлэг хэлбэрээр энэ материалыг авъя 1-р улиралд төгсгөл рүү. За биедан суралцахад дэмжлэг үзүүлэх гэдэг энэ суур боловсролын төвшөнд суралцах чадвар хичээлийг би өөрөө зохион байгуулнаа. За энэ дээр цахим туршилт хийх хүүхдийн бүтээлийн сан бүрдүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ дээр классрум дээр химээр нэг классрум нээгээд биологоор классрум нэхүү классрум дотор чинь нөгөө олон судлагдхууныг нэг дор оруулахаар багтаамжин дүүрээд ингээд болохоо яагаад унах вэ? Олон юм ороод тэгэхээр судлагдхуун тус бүрдээ нэг классрум нээвэл зүгээр юм уу гэж бодоод байна. Ямар байна? Хүүхдүүдийн дугуйлангийн хийсэн хүүхдүүдийн бүтээлийг байршуулах тийм юм байна дээ талбар. Тий. Одоо ингээд хөөрхөн жижигхэн машин хийгээд тэрнийг явуулж байгаа манай физиктэр бол тийм бичлэг хүүхдүүд илгээгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бичлэгийг байршуул. Тэгээд тэр чинь өөрийн гэсэн юм сантаа болчихж байгаа. Тэгэл тэр сангаараа дамжуулаад юу вэ? Хүүхдүүдэд ингэж хөгжүүлсэн гэдэг энүүгээрээ дугуйлан гэж нэрлээд ч бас хэдэн төгрөг авчих боломжтой. Тэгээд цахим хичээлээ болохоор хослон сургалтын үед цахим хичээлээ ПП хэлбэрээр тэр классрум дээрээ байршуулъя. ПП хэлбэрээр зохион байгуулж байгаа улсууд нь ПП-гээрээ байрлуулъя. Видео болгоод нөгөө цахим хичээлээ бичлэг хэлбэртэй болгоод би одоо ухрааж үздэг тийм байдлаар зохион байгуулад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрүүн шиг тийм бичлэг байдлаар зохион байгуулж байгаа бол видео байдлаар хадгалах сонголт, ПП байдлаар хадгалах сонголт хийгээд хийсэн юмнуудаа тэр классрум руугаа байршуулад байвал тэр нь өөрөө цахим сан болчих юм байна. Тэгээ яг багш болгон өөрийнхөө нэрээр бүтээлүүдээ тэр классрум дээрээ байршуулъя гэсэн ийм санаа байна. За дараагийн тэр юу яаж байгаа нөгөө хими хичээлээ нөгөө нэг бичсэн 2 бичлэг байгаа. Тэрийг шууд холбоосыг оруулчих болох уу тэр юу классрум руу? Болно шүү дээ. Facebook тавиа ийцэн маа тэрийг шууд холбоосыг оруулчих тий. Тий, холбоосыг оруулчих. За тэгээд энэ чинь ийм гоё сантаа болчин тэгэнгүүт нь эрэг хүмүүжлийн арга гэдэг энийг болохоор зөвхөн анги удирдсан багш нар эцэг эхчүүдтэй хийсэн хандлагын тийм зөвлөмж шүү дээ. Юу муу маягийн юмнуудаа л энэ рүү үйл ажиллагаа зохион байгуулсан гэл багш болгон нэг тийм юмнууд анги удирдсан багш нарын хийсэн тийм юмнууд байдаг шүү дээ. Тийм юмнуудаа л энийг нэр хаачдаг юм уу гэж бодлоо. Тэгэл үндсэн юм аа би ийм л ажил төлөвлөлөө хэр байна. Болох уу наач